Tiara ерөөхдөө бол яг Blackpink шиг үнэхээр алдартай байсан. Cry бол жинхэнэ Jiyeon амар гоё гарч ирсэн шүү дээ. Яа, Jiyeon-ыг хараа. Тэгэл Hanky-г анх харангуудаа шууд бүрэнгээ сэтгэл алдарсан гэсэн. Сайн уу? K-pop-ч Aruka-гийн YouTube сувагт тавтай морил. Яг одоо би ажлын байран дээрээ байна. Өнөөдөр цөмөрөө 3 сэдвийн талаар ярилцсан. Би хэлжсэн шүү дээ. Би Tiara-д маш их дуртай байсан. Tiara бол миний K-pop-д хайртай болсон шалтгаан. Ингэж K-pop-ыг маш олон жил сонссон шалтгаан бол би Tiara-гийн үнэн шүтэн бишрэгч байсан. Өнөөдөр Tiara-гийн дебютээ хийсэн буюу 2009 оноос өнөөдрийг хүртэл ямар дуунууд гарсан гэдэг тийм evolution явуулах гэж байна. За тэгээ дараачих нь болохоор New Jeans одоо юу хийж байгаа вэ? New Jeans-ийн талаар ярилцсан. За тэгээ гурав дахь нь би ойрд ерөөсөө Rose-гийн талаар ерөөсөө яриаг байлээ. За ингээ бичлэгийг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Tiara Монголд 2 дахь удаа тоглолтоо хийж байгаа. 9 сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ердөө ганцхан удаа. За тэгээд тасалбарыг Portland-ээс захиалаарай. Яагаад тасалбараа Portland-ээс захиалах ёстой вэ? Portland бол одоо очихоор ямар ч ачаал байхгүй. Бас хоёр дахь нь би Portland ажиллаж байгаа манайхаа. Тийм болохоор Tiara-гийн тоглолтыг үзэхээр болвол Portland-аас захиалаарай. За юу би ард нь ингээл бийж байна. Бас Tiara-гийн тоглолт дээр цөмөрөө уулзцгаая. Тэр маш олон тоглолтууд дээр уулзж шүү дээ. За тэгээд эхний сэдв маань угаасаа Tiara-г 2009 оны дебют хийсэн үеэс эхлээд ингээд бүх дуунуудын талаар ингээд өөрт төрсэн сэтгэл болон гинт санживэл би шууд ингээд энэ үед ингэжсэн, энэ үед тэр дуун дээр тэгжсэн гэ би дуулчих маадгүй. Хэрэв дуунар маань ингээ үнэхээр мэдэхгүй байх юм бол K-pop-ч Aruka яаж Tiara дуртай байсан ингээд харуулах чинь. Ингээд 2009 оны анхны дебют дуугийн сонсцгоё. За би энийг ерөөхдөө бол бүр үнэхээр улаан Tiara-гийн фанат болсныхаа дараа бүр өмнөх түүхийг ингэж судлаад ер нь бол 2012 онд бүр амар улаан фанат болж исэн баггүй юу? Энд чинь судлаад исэн чинь юм гүнгийн хайрын дуу байд юм билээ. Миний анхны бичлэгийг үзсэн хүмүүс байна уу? Тэр үед 2012 оноос 2016 он хүртэл ер нь бол Монголд интернет байдаггүй. Тэгээд бид нэр ерөөхдөө юм Tiara-гийн иймэрхүү бичлэгүүдийг ерөөхдөө дандаа юм дууны чартаас дандаа мэддэг гэсэн. Саяны дуу бол үнэхээр их дууны чарт дээр гарч исэн. Дараачих нь Time to Love. Энийг дахиад сонсвол санагдах юм. Can't stop it, won't stop. 천사랑 너는 내내 천사랑 Never forget you. 기억해 너 하나봐. CD гэж нэрээ байдаг гэсэн заяа. Биднэрт ямар ч YouTube гэж байдгүй тэр үчиж угаасаа өмснөл тэгээд би нэг 5,000 төгрөг олонгууд анх Tiara-гийн им CD-г 1500-аар худалдаж аваад тэгээд амар дуртай байсан. Тэгсэн чинь яг тэр CD-н дээр энэ зураг байдаг аахгүй юу? Яг энэ зургийг надад ирчихсэн. Би амар хайрлажсэн. Тэр дискийг зурагтал нь өдөр шөнөгүй сонсдог байсан. Одоо би яг мэдэж байна хэрэв үнэхээр Tiara-гийн фанат байсан бол яг энэ үеэс эхлээд хамаг дурсамжинд сэргийж байгаа. Тэр хүмүүс ч гэсэн үзэх ёстой. Тэгээд үнэхээр Tiara-г мэдгүй байсан бол судлаад бас үзэх хэрэгтэй. Үнэхээр чанартай бөгөөд энгийн тэгээд үнэхээр байлдан дагуулж чаддаг дуу гаргадаг байсан хамтлаг. Энд дээр Jiyeon гол дүр тоглодог. Тэгээд би энэ дунд амар хайртай. Та нарын мэдэрчлэн Тайсун бас энэ дунд амар дуртай юм билээ. Та нараа үзээрэй. Миний бүр ингээ бүгдийг мэддэг байсан бүжиг. Энэ үеэс эхлээд ер нь Tiara амар гоё, бүр илүү юу шинэлэг, өнгөлөг бүр ингээ байлдан давуулах үе нэг одоо яг ингээ хэлж юм байна. Босоо бүжгэлтгүй. Тэгээд Dream High дээр бас яг юу Jiyeon нэг өөр дүрээр тоглолт шүү дээ. Rain гэдэг дүрээр тоглолт. Тэн дээр ингээ яг Tiara-ийн Bobby гэдэг дуу бас дуулдаг шүү. Bobby гэдэг дугаараа нэлээд танигдаж эхэлсэн Tiara. Tiara чи ингээд Rookie хамтлаг байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хараг 2009 онд нэлээд танигдаж эхэлчихсэн байгаа байхгүй юу? Та нар хаалта ингээл Bobby-аас хойш секси хэлбэр рүү орсон байгаа байхгүй юу? Ер нь бол амар эмгтээлэг байдал нь Tiara-д үнэхээр зөгчсөн. Тэгээ тэр үедээ бас ер нь ингэж гоё гарч ирсэн, анхдагч хамтлаг болж ирсэн. Бараг босоо бүжиглэж байгаа зү. Тийм л K-pop тайртай хүн дээ. Тэгээд
Би бол Tiara-д үнэхээр хүндэтгэл үзүүлэх ёстой. Тэгэд надад одоо ч амар гоё юм даа. Нэ дараагийн дөрөөр орцгоё. Амар хит байсан, алдартай байсан. Бас л бүжиглээ. 10 жилийнхаа найзтайгаа амар их бүжиглдэг гэсэн. 10 жилийн найз энийг амар их дуурайх туртай. Тэгээ би ер нь ингээд бас зангиагаа ингээд цуг дуурайлцдаг гэсэн. Тийм. 이렇게 막을 줄은 몰라 천만 몰랐어. Тэгээ би солонгос хэлэхгүй шүү, зөвхөн сонсголоороо дуулж байгаа шүү гэх. Ингээл 2011 оноос өөртөө дэлхийд танилцсан байд юм а. Roly Poly. Сургуулийнхаа урлагийн үзлэг Tiara-г бүжиглээгөө дуулаагүй хүн байвал гараа хүрэг. Тим дуу сонсоогүй хүн байвал гараа хүрэг тухайн үед. Beats муу адил урлагийн үзлэг дээрээ Cry-г бүжиглэж ирсэн. Cry бол жинхэнэ Jiyeon амар гоё гарч ирсэн шүү. Дурлсан шүү. Би бүр үнэхээр хайртайсан. Яа, Jiyeon-ы гартаа хүн болгон бараг Jiyeon-д энэ хэсэгт дурлсан баг. Jiyeon was л it girl-с. Хичнээн хүний зүрхийг хайлуулж хичнээн хүн Jiyeon-д хайртай болсон. Boom it. Тэгт үнэхээр алдартай. Монголчууд баг бүгдээрээ энэ дууг баг мэддэг гэсэн. Jiyeon-ы царайг харалтаа. Юу би бүр Jiyeon шиг болохыг амар хүсдэг гэсэн заяа. Нөө, нааш хөөх юм бэ. 하루 지나도 또 지나도 이제 내게 너 하나뿐이야. Жах ойлгож ирсэн ч лав идаа гарчлаа гэх. За манай Injun бол Dream High-ны дээр маш сайн жүжиглдэг. Ерөөхдөө жоо эсрэг тал руу орчдөг. Амар кино хүн байж аад эсрэг тал руу оронгуудаа тэсүүлдээ ер нь гоё ухаардаг Dream High. Яа, би ер нь бол day by day эрсэл юу болчихсон да. Жинхэнэ Tiara Queens болчихсон да. Эл 2012 онд л тоо. За би энэ дуунд бас маш их хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Би ер нь бол K-pop-ыг сонсдог байсан 12 тоо. Ер нь бол мэднэ. Гэхдээ тийм амар гүн сонсдог байсан. Тэгээ би нэг хичээлээгээ сууж ирсэн чинь яг ангиохан гадаад дууны тэмцээнд бол Арука гараад цөмөрөө Tiara-г дуулна. Tiara-гийн фонограм байгаа гэд. Тэгээд намайг шууд рэпер хийгээд юм. Яг энэ дууны эхлэл. Тэг би нөгөө рэпер хийхээр болоод тэр өдрөө бараг чэйжлээ. Тэр өдрөө сонсголоороо дуулаад тэгээд нэгдүгээр байранд орчихсон. Гэхдээ яагаад ч юм тэр нэгдүгээр байранд орсон гэдэг тэр мэдээлэл амар удаан бараг сарын дараа ингэж хариун гарч ирсэн ч гэсэн надад тайзан дээр Tiara-г дуулах амар гоёсэн. Тэгээд тэр манай ангийн охтууд намайг ингэж K-pop-чин болгосон юм аа. 네 품이 그리웠죠. 눈물 새어 턱턱턱 삿바치 쌀이 이래 사라져봐. 내 눈물이 나를 기적내. Ямар нэг дор ямар амар хүчтэй эргэлтүүд хийсэн бэ? Жинхэнэ би Tiara-гийн Jiyeon, би Tiara-гийн Injun, Tiara-гийн би Query гэл хоорондоос өрсөлдөж өгч илаш. Tiara-гийн Human гэл. Энэ бүр үнэхээр тухайн үед баймааргүй шинэлэг ийсэн. Минь 2012 онд би ийм дуу сонссонд амар баяртай. 13 жилийн өмнө шүү дээ. Tiara бас нөгөө unit хамтлаг гэж дундаасаа ингэж гаргадаг гэсэн. Number 9
Tiara 2013 онд Монгол улсад анхныхаа тоглолтоо хийжсэн. Тэгээ хийснийхаа дараа Number 9 гэдэг дуугаа бүр Монголд ингэж дүрсжүүлсэн, клипчүүлсэн байдаг. Үнэхээр гайхалтай. Гэхдээ би тэр үед Tiara-г үзэж чадаагүй. Би тэр үед дөнгөж жоох хүүхдээсэн. Надад мөнгө байгаагүй. Number 9. Curie ингээ автотевер гэдэг үгний хажууд ингээ зогсож байгаа байхгүй. Би бүр тухайн үед бүр төсөөлөөгүй. Энэ бол үзэж тэр тоглолтыг үзэж чадаагүй надад өгсөн хамгийн том Tiara-аас өгсөн бэлэг гэсэн. Бинд амар туртайсан шүү дээ. Энэ номыг бас ер нь л кино, шорт фильм төрлийнх баггүй юу? Энэ дээр ерөөдөө Curie амар гол төв байдаг. 우리 어디서 봤죠? Тэр үед харин нөгөө цагийн интернет гэж байдаг гэсэн баггүй юу? Цагийн 500 төгрөг, 30 минутын 250 төгрөг гээд би тэгээ Tiara-гийн дууг сонсгож бүр ингээд 500 төгрөгөөр ингээд нэг цаг суугаад тэгээ яг энэ дууг ингээд монгол хэл дээр орчуулах гад тэмдэгтэн дээрээ ингээд биччихсэн амар сайн сандаг. Манай ажлынхаа ирээд байна. Манай ажлын 2 хүн ирсэн. Тэдний дэргэд ярихад яг хэдийн нүүр хагарч анхандаа жоохон ичээдсэн. This is Gianni's solo debut, Never Ever. Би нэг бүр хөтлөө бүүжгэлдэгээс. Энэ бол Feminin solo debut, Nice Body. Би энэ дууд амар хайртайсан. Вау! 10 жилдээ амар их сонсдог байсан дуу маань гинт гараад ирсэн мэн. Бас л бүгдийг мэдэн заяа. Би бүр амар бүжгэлдэг гэсэн. Tiara-гийн бас юнит хамтлаг Little Apple-гийн хятад дууг дуулсан орж ирэхгүй байх гэж бодож ирсэн. Инжуны дуу штэ. Инжуны соло дебют би энэ дууг мартсан байсан. Та хэдэд мартсан дуу нь гарч ирвэл бас тэр дуугаа комментэд бичээрэй. Би энэ дууг бас амар их сонсдог байсан. Ер нь амар тийм romantic hot төрлөختөө Feminin. Яа, энэ үед бас дурлж исэн баха. Вау. Tiara ерөөхдөө маш олон жил ингээд хөгжмийн нэвтрүүлгээс ерөөхдөө шагнал аваагүй. Тэгээ What's My Name дээр ингээд 6 илүү 5 илүү би жилийн сандгүй. Тэний дараа ингээд хөгжмийн нэвтрүүлэг дээр ялалт авч ирсэн. Би энэ дунд амар хайртай. Ер нь ах ингээд дебютийнхаа үеэс эхлээд ингээд өнөөдрийг хүртэл ингээд аяллаа. Тэгээ мэдээж Tiara-гийн фэнүүд энийг үтсэнмээр дуусаа. Яхаа аргагүй бүр дахин энэ дуунуудыг эргүүлээд сонсохоор болтлоо. Бүр амар гоё байсан байх гэж бодож байна. Тэгээ би бас энэ дундаас бүр мартцсан мөртлөө амар дуртайсан дуунуудаа ч гэсэн саналаа. За тийм ээ. Тэгээд Tiara-гийн тоглолт 9 сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ердөө ганцхан удаа болно. Тэгээд тоглолтын тасалбарыг Portal Lemon-ээс захиалаарай. За одоо цөмөрө Tiara-гийн ертөнцөөр аяллаа. Ингээд дараагийн мэдээлүүд рүүгээ орцгоё. За ингээд хоёр дахь сэдв рүү орцгоё. Rose-ийн талаар. Энэ оны хамгийн их орлоготой Солонгосын YouTube суваг бол яхаарахгүй Rose-ийн YouTube байгаа. 8.2 сая доллар буюу Монгол мөнгөөр 29 тэрбум гаруй ашиг олсон гэсэн үг. Захиалагчдын тоо ийм. Тэгээ нийт 86 видео байгаа. Саяхан түүний нохоо буюу Wog Dog гэдэг тийм сэтгүүл дээр ярьслага өгсөн. Та нар угаасаа Хэнкийг анх яаж гарч ирсэн мэдж байгаа. Амьтаа аврах байгууллагаас ерөөхдөө тэр нохоог өргөж авсан. Тэгээ тэрийг ерөөхдөө хэрхэн өргөж авсан, чөлөө цагаараа нохотойгоо чөлөө цагаараа юу хийдэг талаар бол дэлгэрэнгүй ярьсан байдаг. Rose баасаа нохот хижин гэдгийг ерөөхдөө мэдчихсэн. Завгүй цагийн хуваар нь өөрт нь амар том асуудал болж байсан. Гисэн чин 2020 онд мэдээж юу тохиолдсон бэлээ. Урт хугацааны карантин буюу бүгд гэр гертээ карантинлэгдсэн. Яг тэр үеэр Rose нэрээ яг ийм амралтын үе дээрээ нохотой болох хэрэгтэй байна гэд Instagram-аар эхлээд маш олон нохооны тийм амтны дэлгүүр, нохооны амтны дэлгүүр эсвэл янз бүрийн бүх тийм Instagram хаяар руу жишилсэн юм байна. Тэгээд ухаж явж байгаад тэмүүтэ түр харагчдын байр руу шилжэнгүүтээ сүүлдээ тийм амтаа аврах байгууллага руу
байгууллагын тийм Instagram руу орсон гэж байгаа. Энэ хоо гэр бүлийнхаа нэг гишүүн болгох хүн байна уу гэсэн тиймэрхүү маш олон тийм постууд байдаг. Тэр дундаас Rosie нэгэн хоо буюу одоо mix үйлдвэр буюу үйлдвэрүүд нь холилдсон яг тодорхой нэгэн үйлдвэрийн нэргүй тийм нохойг харсан буюу тэр нь Hank нохойны мэдээлэл байсан. Тэр нохой угаасаа ямар асуудалтай байсан бид бүгдээр ер нь мэднэ. Орхигдсон, хоол хүнсний дутагдалд орсон. Тэгэнгүүтээ арсны асуудалтай тийм нохойсон. Дараа нь гэр бүлтэйгээ очиод яг тэр аврах газар руу, амьтан аврах газар руу байгууллага руу очисон гэж байгаа. Гэр бүл гэдэг ч одоо аав ээж эгч та гэсэн. Тэгэл Hank-ийг харангуудаа шууд бүрэнгээ сэтгэл алдарсан гэсэн. Энэ угаасаа л миний нохой болох юм байна. Тэгж хараад тэр өдрөөс хойш ерөөхдөө үрчилж авахар шийдээд эмчилгээнүүдийн ерөөхдөө яг тэнцэн маш сайн хийлгсэн гэж байгаа. Үрчилж авахаас өмнө ямар хөө нэртэй байх вэ гэж маш их бодсон гэсэн. Хамтлагийн гишүүдтэйгээ ингээл ажиллаж байхдаа би энэ хотод ямар нэр өгөх вэ гэж амар их тэдрээс асуудаг байсан гэсэн. Тэгээ Blackpink дундаа иймэрхүү нэр амар ярьдаг. Blue, Benji ерөөхдөө бол 21 удаа маш гүн бодсон гэж аахгүй. Нохойныхаа Instagram хаягийг ингэж нэрлсэн байдаг. Rosie, Tom Hanks-ийн улаан том фанат. Тэгээд Instagram-ийн нэг хэсэг маш удаан дагж ирсэн гэхээр тэдэнд яг нууц Instagram байдаг байгаа байхгүй юу? Одоо энэ Tom Hanks ингээд янз бүрийн пост оруулах болгондоо Thanks гэдэг үгний The Hanks ер нь тэрнээс санааваад Hanks Hank 30 минутын дотор шууд 40 мянган дагагчтай болсон байдаг. Rosie ингээ хэлж байгаа хгүй манай нохой бол маш үнэнч тэг гэр бүлийн гишүүдэд хизээч орхидоггүй ялангуяа ингээд аав ээж эгчтэйгээ ингээ бид ийшээ тийшээ ажилтаа болохоор салахаар ингээд босох байтал жишээлбэл ингээ их зүйлдээд бид гурав гэлүүгээ харахаар болох байтал заавалжгүй Hank дөрүүлэнгийн л байх гэдэг. Ер нь нохоотойгоо Rosie яаж харьцдаг вэ гэхээр тийм хүүхэд шиг харьцдаг. Ер нь бол ээж шиг хандахыг амар хичээдэг. Хэрвээ миний нохоо үнэхээр нэг зүйлийг ойлгоосоо гэж хүсэх юм бол би хизээч чиний дэргэд байх болно шүү гэдгийг Hank мэддэг байгаасай гэж Rosie хүсдэг гэсэн. Тэгээ аимсанд амар их дуртай гэсэн. Тэгээд ерөөхдөө Rosie гэртэн ирэхэд ингээд дандаа ингээд аимсын тайлуулахыг хүсдэг. Бараг аимсын тайлах гэж оролддог. Тэгээд нэрэ бодоодсэн чи Rosie гэртээ дандаа аимсгүй байд юм билээ шүү дээ. Бидний хайртай Rosie ингэж амар амтай хайрлаж байна. Би ч гэсэн зүгээр бас амттайг хайрлах хэрэгтэй. За тэгээ цөмөрөө New Jeans юу тохиолдож байгаа вэ? Тэр талаар ярилцгаая. 8 сарын 24-нд New Jeans-ийн Ditto гэх дуу дэлхийн хамгийн том стриминг платформ болох Spotify дээр 800 сая хандлт авсан гэдэг тоо гарсан. Энэ New Jeans-ийн 800 саяыг гаруй хандлт авч байгаа хоёр дахь дуу бөгөөд өмнө Oh My God дуу 834 сая стрим хийгдсэн байдаг. Энэ бол 4-р явахтын амтлагт хамгийн том үзүүлэлтүүдийн нэг бөгөөд жил бүр хамгийн их стриминг хийгддэг эмэгтэй K-pop хамтлаг бол New Jeans. 2022, 23, 24, 25 онуудад бүгд 4-р үеийн хотын амтлагийг гүйцэтгэсэн байна. Ялангуяа 2025 онд шинэ дуу огт гаргаагүй үйл ажиллагаа төр хугацаанд зогсон байгаа ч гэсэн тэдний Spotify дээрх стриминг нь 942 сая хийгдсэн байна. Энэ гайхалтай тоо биш гэж үү? Мөн тэдний дуунуудаас Spotify дээр 100 саяас дээш хандлттай 15 дуу байгаа бөгөөд өдөр ирэх тусам энэ тоо ихсээр байна. Фэнүүд буюу Bunnies ямар их санаж байгааг батлах хамгийн том тоо биш гэж үү? Ойрын мэдээлэлээр бол Daniel марафон гүйж байгаа юм байлээ. Минжи хааны хоёр болохоор нэлээд Лондонд дэлгүүр хүн хийсэж байгаа тийм мэдээллүүд цацагдсан. New Jeans-ийг санаж байгаа хэр их хүмүүс байна. Тэгээ энэ жилдээ багтааж дахин шинэ дуу гаргаасай гэж би маш их хүсэж байна. За цөмөрөө тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Тэгээд өөрч